Сайн мэцхан үзэгчдээ парламент телевизийн төв цэг 7 хоногийн тойм хөтөлбөр эхлэж байна. Бид төв цэг 7 хоногийн тойм хөтөлбөрөөр дотоодд болж өрнөсөн үйл явдлуудыг та бүхэнд тоймлон хүргэдэг. Энэ 7 хоногийн засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засгийг идэвхжүүлэх, төрийн үйл ажиллагааг оновчлох, стратегийн салбаруудыг дэмжих чиглэлд цогц шийдвэрүүд гаргалаа. Хяналт шалгалтыг цуцлах, нөөц сангаас хөрөнгө гаргах, үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээнүүд нь эдийн засгийн хүндрэлтийн үед дарамтыг бууруулах зорилготой байна. Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар хамгийн анхаарал татсан шийдвэр нь 2026 онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг бүрэн цуцалсан явдал байлаа. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд ирдэг давтамжтай шалгалтын дарамтыг бууруулж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих бодлого баримталж эхэлж байна. Мөн төрийн байгууллагуудын давхарсан чиг үүргийг цэгцлэх хүрээнд 3000 орчим сул орон тоог зарцааж, албан хаагчдын олон төрлийн тайлан бичгээс чөлөөлөхөөр болсон нь төрийн бүтцийг хөнгөвчлөх зорилготой шийдвэрүүдийн нэг боллоо. Энэ хүрээнд Шадар сайд Номтой 2 улсын нөөц сангаас 5.3 тэрбум төгрөг гаргаж, стратегийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлэн байдлыг хангах арга хэмжээ аавна гэдгийг онцолсон юм. Мөн татвар болон нийгмийн даатгалын үрийн улмаас дансаа хаалгасан 12,000 гаруй аж ахуй нэгж байгууллагын дансыг нээж, эдийн засгийн эргэлтийг дэмжих шийдвэр гаргасныг дурдлаа. Түүнчлэн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр зайнаас ажилуулах боломжийг нээж, зардлыг бууруулах бодлого хэрэгжүүлэхээр болсон байна. 100 орчим компани дансыг нээх, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд орсон 3800 орчим компани дансыг нээх шийдвэрүүдийг бол гаргасан. Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтдээ хилэлцэх болон танилцуулах 23 асуудал хэлэлцсэн бөгөөд тодорхой шийдсэн асуудлууд бий. За ойролт оронтод үүсэж байгаа зөрчилдөөнтэй холбоотойгоор Монголын нийгэм эдийн засаг шууд болон шууд бус нөлөөллүүд их байгаа. За энэ талаар эдийн засгийн сайд инх баяр маш тодорхой танилцуулга хийж болцсохгүй эзлэлийн талаар мэдээлэл бол өгсөн. Үүнтэй уялдуулаад засгийн газар тодорхой шийдвэрүүдийг авч хохирол багтаа энэхүү хямралыг даван туулах гол үндсэн зорилго бол оршиж байгаа. Хувийн хвшлээгээ бүхэл боломжоор дэмжих. Энэ ч үүднээс өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар төрийн зүгээс шат дараалтаа явагддаг олон шалгалтуудыг цуцалж, хувийн хвшлийг хэвийн үйл ажиллагаагаа явуулах ийм шийдвэр бас гарсан байгаа. Нөгөө талд аж үйлдвэрийн салбарт томоохон өөрчлөлт хийх эхлэл тавигдаж, аж үйлдвэрийн эдис баялагын сайд дамд нэм гангийн цогцлоор байгуулах олон улсын нээлттэй сонгон шалгуулалтыг зарлахаар болсныг мэдээллээ. Дархан уул аймагт хэрэгжих уг төсөл нь жилд доор хаяж 1 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын хэрэгцээний 60-аас 70% хангах боломж бүрдэхээр байна. Ингэснээр барилгын салбарын гол түүх эдийн үн буурч, импортын хамаарал багасгахаас гадна 1700 орчим ажлын байр бий болгох хүлээлттэй байна. Бүтээн байгуулалтын томоохон төсөл эхлүүлэх шийдвэрийг гаргасан юм түүхэн өдөр болж байна. Өөрөөр хэлбэл Монгол улс аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд томоохон бодлогуудыг хэрэгжүүлэх шийдвэрүүдийг гаргасан удаан хугацаанд яригдчихсэн гангийн цогцлборын олон улсын нээлттэй сонгон шалгуулалтыг зарлах шийдвэрийг Монгол Улсын засгийн газар гаргалаа. Энэ гангийн цогцлбор бол хамгийн багадаа 1 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай Дархан уул аймагт байрлах ийм гангийн зохицолбор бий болно. 800 гаруй сая долларын хөрөнгө оруулалттай Монгол улсын 2025 оны эцсийн байдлаар гарсан дүнгээр бол 1 сая тонн ган хэрэгжилж байна Монгол улс. За 2030 он гэхэд 1.7 сая тонн ган хэрэглэх ийм тооцоололтой байна. За энэ өөрийнхөө дотоодын хэрэгцээг хамгийн багадаа 60%, 70% хангах хэмжээний ийм хүчин чадалтай гангийн үйлдвэрт Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулахдаа тус салбарын сайд Эдэр бат хаврын тариаллыг дэмжих хүрээнд 10,000 тонн шатхууныг хямдруулан нийлүүлэх нийт 16 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэснийг дурдсан. Мөн хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 1 тэрбум төгрөгийн үрийн дэмжлэг үзүүлж, хөдөлмжийн аж ахуйд зээл болон цахилгааны хөнгөлөлт олгохоор болсон нь дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Ажлаа аваад 3 хонож байна. Энэ хугацаанд бас ногоо эрхлэгчтэй, газар тариалан эрхлэгчтэйгээ Дархан сэлэнгийн бүсэд очиж уулзалт хийхэд 3 үндсэн хүсэлтийг энэ манай газар тариалангийнх нь тавьсан байгаа юм. За энийг бол энэ засгийн газрын тогтоол мөн засгийн газрын албан даалгаврын хүрээнд бас тусгалаа. За нэгдүгээрт юу байх вэ гэхээр сая манай сэтгүүлчид асууж байна. Энэ газар тариалангийн хаврын тариалт өрнөшид шаардлагатай байгаа 10,000 тонн шатхууны
одоо нефтийн бүтээгдэхүүнийг бид одоо байгаа үн буюу 3400 гэдэг энэ одоо төгрөгөөр одоо байгаагаас хямдхан авч нийлүүлэх мөн газар тариаланчдад одоо олгох энэ шийдвэрийг гаргахад санхүүгийн болон олон хүндрэлүүдийг гарсныг за ямар ч байсан хүн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд бол өөрийн салбарын одоо өөрийн багцдах одоо зохицуултыг хийж энэ одоо бензиний шатхууны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэе гэдэг ийм одоо шийдвэрийг гаргаж байна. Харин төрийн албаны зохион байгуулалтын хүрээнд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Бат Цэцэг төрийн албан агштын ажлыг цагийн уян хатан хэлбэр шилжүүлж өглөө тэг 7 цагаас тэг 8 цаг 30 минутын хооронд эхлэж 16 цагаас 17 цаг 30 минутын хооронд тарах зохицуултыг хэрэгжүүлэхээр болсныг мэдээллээ. Мөн тайлангийн давхарлыг арилгаж төр дотоод мэдээллийн харилцан ашиглах чиглэлд анхаарахыг үүрэг болгосон байна. Төрийн албан агчийн ажлын ачааллыг оновчлох зорилгоор ажлын уян хатан цагийн менежментэд шилжлээ. За өнгөснөрөө төрийн албан агч, төрийн байгууллага дотоод журмаараа 7 цагаас 8 цаг 30 минутын хооронд ажлын эхлэх цаг, орой ажил тарах цагийг бол 16 цагаас 17 цаг 30 минутын хооронд байхаар ингэж зохицуултыг хэлээ. За үүнтэй холбоотойгоор бол нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын болон үйлчлэгээний байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг бол Нямбатар засаг дарагт бас эрх олгосон байгаа. За энэ цахимжлалтыг эрчимжүүлэх ажлын ачааллыг бууруулахтай холбоотой хийх бас томоохон ажил маань засгийн газрын үйл ажиллагаа, хуралдааны үйл ажиллагааг захимжуулах, бүрэн захимжуулах ажил мөн энэ тогтоолын төсөлд туссан. За энэ хүрээндээ бол одоогийн байдлаар засгийн газрын хуралдаанд эхлэхээс бэлтгэх үе шат буюу яамн дээр материал боловсруулагдахаас засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр материал ирэх үе шатыг төрийн нууцт хамаарахаас бусад одоо үе шатыг бүрэн захимжуулаарай гэсэн үүргийг захим хөгжлийн нууц харилцаа холбооны сайд болон хэрэг эрхлэх газрын дарагт бас энэ тогтоолоор үүрэг чиглэл өглөө. Түүнчлэн засгийн газраас хаваржилтын хүндрэл, болцсошгүй гамшигын эрсдлийг бууруулах зорилгоор улсын нөөцөс шаардлагатай бараа материал гаргаж, орон нутагт хүргэх зарлыг шийдвэрлсэн нь урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд авч буй арга хэмжээ боллоо. Энэхүү засгийн газрын энэ 7 хоногийн шийдвэрүүд нь эдийн засгийг идэвхжүүлэх, төрийн зардлыг бууруулах, бодит салбаруудыг дэмжиж чиглэсэн цогц бодлогын шинжтэй байна. Ялангуяа шалгалтыг цуцалсан, нөөцөс санхүүжилт гаргасан, үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлсэн зэрэг нь богино хугацаанд эдийн засгийн дарамтыг бууруулах чухал алхам болж байгаа бол цаашид эдгээр шийдвэрүүдийн өөр нөлөө нь хэрэгжилт уялдаа холбооноос хамаарч бодитоор хэмжигдэхээр байна. Өнгөрч буй энэ 7 хоногийн тухайд улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл төрийн ордны халуун сэдэв байлаа. Хууль тогтоогчид өөрсдөө хариуцлага тооцох механизмыг хэлэлцэж эхэлсэн боловч дуусгаагүй хойшлууллаа. Ерөнхийлөгч санаачсан энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийн тоймыг та бүхэнд одоо хүргэе. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 7 буюу мигмар гарагт улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцээ. Энэ үеэр улсын хурлын гишүүн Ариун Заяа нэгэн сонирхолтой асуултыг хууль санаачлагчид тавьсан юм. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт сонгогчдын саналаар гишүүнийг эгүүлэн татахаар заасан байтал яагаад оруулж ирсэн төсөл дээрээ зөвхөн жагсаалтаар сонгогдсон гишүүдийг онилов гэдэг асуултыг тэрээр тавьсан юм а. Үүнд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үйлс төгөлдөр ард түмэн намыг дугуйлж сонгодог учраас жагсаалтын гишүүдийн ёс зүйд нам нь хариуцлага хүлээх ёстой гэсэн тайлбарыг өгөв. Тэгэхээр тойргийн гишүүд ёс зүйгүй байж болно гэсэн үг үү гэдэг асуулт эндээс суурхан гарч ирж байгаа юм а. Улсын хурлын гишүүн болормоо гишүүдийн тодорхой үйлдэлүүдэд тухайлбал нар гишүүний лайв цахим хүчинтэй хэллэгүүд нь энэ хуулиар хэрхэн зохицуулагдахыг асуусан нь иргэдийн хүсэмжит асуулт байлаа. Хуулийн ажлын хэсгийнхний зүгээс үүнд эвтэйхэн хариулт өглөө. Тэд энэ бол гишүүдийн өөрсдөө тогтоох ёс зүйн дүрмээр шийдэгдэх асуудал гэсэн. Өөрөөр хэлбэл нара гишүүний цахим орчинд лайваараа урсгаж байгаа зүй бус үг хэллэгүүд иргэдийг зохисгүйгээр цолж байгаа явдалд улсын хурлын гишүүд өөрсдөө хэрхэн хандаж ёс зүйн дүрмдээ тусгахаас энэ үйлдэл гишүүнийг эгүүлэн татах тухай хуулиар зохицуулагдах хэсэг нь шийдэгдэнэ гэсэн үг ээ. Ерөнхийлөгч гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачилсан нь зөв буруу гих талцлууд аль хэдийн бий болсон байна. Даваасран гишүүн ерөнхийлөгч улсын хурлын тухай хууль санаачлах эрхгүй гэж эсэргүүцсэн бол сандаг учир гишүүн эсэргээрээ дэмжсэн байр суурьтай байна. Тэр энэ төрийн 3 том институт бие биенийхээ эрх мэдэл танилцсан хууль санаачлахыг хуулиар хориглосон юм аа. Тухайлбал их хурлын тухай хуулийн 4-1-д их хурлын тухай хуульд одоо их хурлын эрх мэдэлд онцгой бүр ирэхэд хинч халдаж болохгүй гэсэн байж. Нөгөө талаараа бусад хуулиар зохицуулахгүй гэсэн байж. Их хурл гэдэг чинь төлөөллийн байгууллага. Үндсэн хуулиар юу гэж хэлсэн? Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна. Ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэсэн. Тэгэхээр их хурлын гишүүн бол төрийн эрх барих шийдвэр гаргах хүн байгаа байхгүй юу?
Тэгээ төрийн эрх барих байгууллагынхаа эрх мэдлийг зохицуулсан хуулийг ерөнхийлөгч санааж болохгүй байхгүй. Тэгэхээр наад хуульч өөрөө ерөнхийлөгчийг хууль зөрчсөн байдлаар оруулаад байна шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч бол нийт ард түмнээсээ сонгогддог. Их хурлын гишүүд бол тойргийн ард иргэдээсээ сонгогддог. Ард түмнээсээ бас. Өнөөдөр ард түмний дунд төрийн эрх барих дээд байгууллага, парламент, засгийн газрын нэр хүнд сайнгүй гэхээс илүүтэйгээр муу байна. Нууц хэлгээ, шууд хэлгээд муу байна. Энэ юунаас үүдэлтэй вэ гэж. Ерөнхийлөгч бол ард түмнээс сонгогдсон сонгогчийн хувьд ерөнхийлөгч хууль засан бүрэн эрхийнхээ өрөөнд хуулийг санаачилж орж ирж байна. Ард дэргэд хууль санаачлах эрхгүй учраас ард түмний төлөөлөл учраас ард түмэн дотор байгаа асуудлыг хуулийн төсөл болгож оруулж ирж байна гэж үзэж байна. Яагаад тэгэхээр ард түмэн парламентд өгж байгаа үнэлгээ, улс төрчдөд өгж байгаа үнэлгээ муу байгаа учраас Ерөнхийлөгч улсын хурлын тухай хууль санаачлах ёсгүй гэдэг байр суурийн няцаалтыг ажлын хэсэг өглөө. Тодорхойлбол Монгол улсын ерөнхийлөгч хууль санаачлах бүрэг эрхтэй энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дахь хэсэг заасныг баримтлана гэж заасан гэж тайлбарлаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхийлөгч бүх хуулийг санаачилж болно гэдэг хариултыг ажлын хэсгийнхэн өгсөн юм а. Улсын хурлын гишүүнийг ивүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжигчид нь иргэд байгаа нь цахим орчноос ойлгомжтой харагддаг. Харин төрийн ордон дотор ямар гишүүд дэмжиж байгаа нь сонирхол татж байна. Хэрлэн Ганбаатар нарын гишүүд дэмжсэн байр суурьтай байгаа бөгөөд тэд ёс зүйг хуульчлахгүй бол улсын хурлын гишүүд халдашгүй бүрэн эрх гих халхавчны ард нуугдаж дуслаа гэж үзэж байна. Одоо бусад улс орны жишээнээс харахад их олон улс оронд бас одоо яг энэ ёс зүйн одоо ностой зөрчил гаргасан тохиолдолд улсын хурлын гишүүдийг парламентаас хөөх, эгүүлэн татах ийм хуулийн зохицуулт бол байгаад идэх юм байна. За тэн дээр ямар тохиолдолд энийг ноцтой үздэг юм бэ гэхээр одоо парламентийн нэр хүнд парламентийн үйл ажиллагаанд одоо хохирол учруулж байгаа тохиолдолд энийг ноцтой зөрчил гэж үзээд идэг. Энэ нэргээд одоо парламентийн гишүүнээс хөөх хүртэл ийм арга хэмжээ авахд хүргэдэг юм байна. Тэгэхээр нэгэнт бид нар одоо ингээд төр төснийхөө түүхэн уламжлалаа хүндэтгэнэ гэд ингээд андгаа тангараа өргөчөөд тэгсэн хэрнээ энэ дээр яг парламент дээр ороод ирэнгүүтээ үгүй одоо зүгээр хэлэхгүйгээр хэлээд ёс жудаг, цадиг гэж юм байхгүйгээр авирилж штэ. Өнөөдөр энэ ёс зүй гэдэг бол үнэхээр одоо яа харахгүй бид нэр одоо ингэж зохицуулж оруулж ирэхгүй бол их хурлын гишүүний бүрэн эрх, их хурлын гишүүний халдшгүй байдал гэд ийм ямаараа халахвчлаад дураараа зоргоороо авирлаад идэг болоод ах энэ ерөн зөв юм уу? За хамгийн түрүүнд 2015 он санагдчихээн. Тухайд би ерөнхийлөгчийн зөвлөхөр ажиллаж байхад маш бат судлаач байлуу те. Яг иймэрхүү агуулгатай хуулийн төсөл орсон. Байнгын хорон дээр бол буцсан. Энэ үйл явц давтагдаж магадгүй. Гэхдээ өнөөдөр нийгмийн байдлыг харахаар одоо иргэдэх юм уу та. Энэ хүмүүс маань их хурлын гишүүдэд хариуцлага ёс зүй нэгж байгаа юу нэгж байгаа. Манай гишүүдийн ярьж байгааг сонсоход бол энэ үндсэн хуулиар барьсан зөв зүйтэй асуудлуудаа бас нөгөө талаас нь тавьж шít. Тэгэхээр зарим нэг нь энд нэг халдшгүй дархан байдалтай шигдэх гээд байгаа юм шиг, зарим нэг нь шударгаас тогтоох гэж байгаа юм шиг ингэж ийм хоёр талцал үүсээд байна. Зөвхөн миний ажиглаж байгаа. За өнөөдөр жишээлхэд байнгын хороогоор дараа нь чуулган дээр гишүүд өөрийнхөө байр суурийг хамгаалаад саналаа өгнө. Тэгээ энд нь энийг нь байр суурь нь битгий халтаач. Их хурлын гишүүд өөрийнхөө итгэл үнэмшил судалсан хүрээндээ саналаа өгдөг шүү дээ. Зарим хүн одоо энэ хууль батлагдах юм бол эмзэг сэдвэн хөндөгдөхгүй тойроод байгаа юм шиг, ийм байдалд орох гээд байгаа юм шиг. Зарим нь батлагдах юм бол тэдгээр хүмүүсийг тойруулаад бахан хангах гээд байгаа юм шиг. Ийм уур амьсгал бүрдээд байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр битгий тэгээч. Энэ хэдэн гишүүд ийш тийш нь битгий чирээч гэж. Өчигдөр буюу 4-р сарын 9-ний өдрийн улсын хурлын нэгдсэн чуулганаар энэ асуудал бүрч хүчтэй яригдлаа. Пүрэвд орж инх төвшин 8 жимиг нарын 10 гаруй гишүүн ажлын хэсгийнхнээс асуулт асууж ихэнх нь зарчмын хувьд дэмжих боломжгүй гэдгийг илэрхийлв. Тэдний илэрхийлж байгаа өнцөг ердөө л нэг энэ хууль парламентын засаглалыг сулруулж ерөнхийлөгчийн институцид хэд их эрх мэдэл өгөх биш үү гэдэгт байлаа.
Улсын хурлын ерөнхий нарийн эмчгийн дараа үзэх сайхан эрх зүйн тайлбар хийхдээ ерөнхийлөгч улсын хурлын дотоод нэгтэй холбоотой биш харин гишүүний эрх зүйн байдлын тухай хууль санаачилсан нь үндсэн хууль зөрчөөгүй хэмээн гал унтраах гэж оролцсон ч гишүүдийн эсрэг үзэл намжсангүй. Ялангуяа Лодой Самбуу гишүүн ийм хуулийг улсын хурал хэлэлцэгч ирэхгүй гэж эрс мэдгдсэн юм а. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэж хэлж болж чадахгүй. Энэ хуулийн төслийг хэлэлцэх ирэхгүй гэж хэлнэ. Өнөөдөр ёс зүйн асуудал ярьж байгаа. Олон нийт ёс зүй шаардж байна гинэ. Олон нийт авилга хулгайчтайгаа хариуцлага тооцохыг шаардж байгаа. Өнөөдөр аль их хурлын гишүүнтэй авилга хулгай асуудал яриад байгаа. Энэ сайд нар чинь 100 саяын Америк долларын хулгай асуудал одоо хүртэл яриад байгаа шүү дээ. Нэг нэгээрээ бие нэгэ сайд нар. Энэ хүмүүс яасан бэ? Монгол улсад энэ хуульд хэрэгжүүлдэг, сахиулдаг, мөрддөг энэ албад нь хайцсан бэ? Яагаад сайд нар хэрэг яриад байгаа юм бэ? Өнөөдөр Монгол улсад 40 төгөлдөр хуулиараа байж байгаа шүү дээ. Прокурор нь оруулж ирлээ, хэрэгт шалгах гэсэн юм а төдгөлзүүлээд өгөөч гэд. Төдгөлзүүлэл явуулдаг. Инх хамгаалан прокурор яг энд сууж агаад Монголын төрөөс энэ парламентын танхимаас ёс зүй шударга осчийг эхлэх ёстой маа гэж загнаас уучсан. Өнөөдөр хайцсан бэ? Яагаад оруулж ирэхгүй байна вэ? Оруулж ирэхгүй хэрэг нь олдохгүй бол хүнийг нь гаргаж ирж агаад энэ таалагдахгүй байна. Энэний хэлсэн үг таалагдахгүй байна. Энэ чуулгандаа орж ирэхгүй байна гэж хэлээд ард түмнөөс мандат аваа сонгогдоод ороод ирсэн хүний парламентын танхимаас хөөж гаргах хуулийг хэдүүлээ батлахгүй болохгүй гэдээ яриа сууж байгаа нь үнэхээр харамсалтай гэж хэлэхээс илүү харамсалтай байна. Хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан нар хэлцэх үеэрч, улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлцэх үеэрч, хуулийн зүйл залтууд дээрх санал шүмжлэлтэй энэ зэрэгцэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн багтаж байгаад асуудал төвлөрснийг таймдаа дуртахгүй байхын аргагүй байлаа. Учир нь ажлын хэсэгт багтсан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн эмчгийн дарга Бямб Жаргал болон улсын хурлын гишүүн Жаргалан нарын дундах багш шавийн харилцаа танхимд ил болж, багш шавийнхаа гол дээр үндсэн хуулийн эрх зүйн хичээл дээр дүн тавьж өгч байснаа хүртэл хуулийн хэлэлцүүлгийн үеэр зарласан юм. Энэ асуудал чуулганы хуралдааны дараа талууд хэвлэлийнхэнд байр суурийг илэрхийлснээр үргэлжилж цаашлаад нэр төрөө сэргээхтэй тулан одоо цахим орчноор эд хэлэлцэгдэж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг инхүү сунжирсаар Баасан гарагийн улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр басан боловч улсын хурал дахь хардсан намын бүлэг нэг өдрийн завсарлага авснаар хэлэлцүүлгийг эх 7 хоногийн чуулганы хуралдааны хүртэл түр зогсоолоо. Иргэд цахим орчинд гишүүдийн ёс зүйд хариуцлага тооцохыг шаардаж ерөнхийлөгчөд санаачилсан төслийг дэмжиж байгаа бол төрийн ордон доторх гишүүд өөрсдийнх нь бүрийн эрхэд халдах вэ гэхээс битүүхэн имэж байгаа нь энэ өдрүүдийн үйл явдлаас тод харагдлаа. Парламентын дархлаа ялах уу эсвэл иргэдийн хяналт тогтох уу гэдгийг улсын хурлын чуулганы дараагийн хэлэлцүүлгүүд харуулах хэвзээ. Хавсран суух элчин сайд нар Монгол улсын ерөнхийлөгчөд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа. Засгийн газар төсвийн тодотгол хүлээлгүйгээр хэмнэлтийн горимд шилжлээ. Үндэслэлгүйгээр хөрөнгөсөн албан тушаалтны хөрөнгийг хураалаа. Боловсролын салбарт үр ашиггүй дүрм журм захиргааны актуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Төрийн албан агштын ажлын нэг өдөр цахимаар ажиллах шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд учрал эхний шийдвэрээрээ 12,100 компани дансыг нээлээ. Улсын хурлын дарга парламент дахь намуудын удирдлагуудтай уулзлаа. 2026 онд төлөвлөсөн 9,376 хяналт шалгалтыг цуцлав. Төрийн албан агчдыг тайлангийн дарамтаас чөлөөллөө. Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлэх хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 333 хувиар буурав. Ерөнхийлөгч Хүрэлцэх Төв аймагт ажиллаж бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Та бүхэнд Төв цэг 7 хоногийн томилоор хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.